За сайн байцгаана уу? Эрдэнэлээ байна. За техникийн бяцхан задал гараад сүүлийн 2 хичээлийн маань бичлэг маань сүүлийн 2 бичлэг маань техникийн сандлаас болоод хийгдэх боломжгүй боллоо. За тэгээд энэ дээрээ нэг промптуудаа бичээд код модоо бичээд явуулсан болохоор одоо тэрийгэ зүгээр харуулчих гэж бодож байна. За тэгээд ямар сэдв орсныг хэдүүлээ харъя. За 8 дугаар сэдв бол ерөнхийдөө pointer болоо заагч байсан. За энэ бол одоо C хэлний хамгийн хүчтэй ер нь анхлан сурвалжж байгаад хамгийн сонирхолтой сэдв байдаг. За ер нь pointer-ыг ойлгоцсон хүн маань ерөнхийдөө C хэлийг за би одоо л ойлгож эхэлж байна гэж ингэж харж болдгоо гэж хэлж байна. За бас санал нийлж байна. Яг тэгэхээр би энэ pointer-ыг баг нэг ашиглаж байгаа үг үү. За тэгээд заагчийн талаар хэдүүлээ. Энэ хичээлийн зорилго нь бол за pointer гэж юу вэ гэдгийг ойлгоно. За санаахон хаяг memory address одоо санаахон хаяг гэж юу вэ? Энд болно odd operator-ууд за pointer ашиглаад утга өөрчлөх. За massive ба pointer-ыг ойлгох. За тэгээд pointer функц руу утга дамжуулах гэдэг зүйлүүдийг хэдүүлээ хийж сурах нэ. За хамгийн ихний асуулт. За pointer гэж юу вэ гэж тэ. За pointer бол өөр хөвсгчийн санаахон хаягийг хадгалдаг хөвсгч. Одоо ямар нэгэн өөр нэг санаахон одоо өөр нэгэн хөвсгчийн тэр хөвсгчийг зааж байгаа санах хойг нь хадгалдаг дахиад нэг хөвсгчаа л гэсэн үг. Ерөнхийдөө тэгээд ойлгочих болно. За жишээ нь энд бол байна тийм ээ. За энд наам төрлийн 10 гэсэн наам гэсэн хөвсгчийг зарлаж байна тийм 10 гэсэн анхны утгатай. За энэ бол одоо бид гэдгийг нэг хөвсгч зарладаг зарлага маань энэ байна тийм ээ. За тэгэнгүүт энэ дээр хэдүүлэнгийн нэг заагч гэдэг зүйл маань ингэж зарлагдаж эхэлж байна. За энэ төрлийн P гэдэг заагч маань 8 гэдэг энэ хөвсгчийн санахон хаягийг нь аваад хадгалъя гэдэг ингэж зааж өгдөг байх нэ. За одоо энэ дээр тайлбарна тий. За 8 гэдэг бол утга хадгалж байгаа. 10 гэдэг утгыг хадгалж байгаа. За энд 8 гिचх юм бол санахон хаягийг нь авчиж байгаа. За P гिचгээр тэрийг хаягийг нь зааж байгаа заагч болчихно гэсэн үг. Нэг усны за 8 гэдэг чинь энэ санахон ийм хаягтай шүү гэдгийг нь P гэдэг маань зааж өгöd байгаа гэсэн үг. За эхний хэлжин тэгээд ойлгочих. За тэгээд end гэдэг бол хөвсгчийн хаягийг нь аавна, odd гэдэг бол pointer-оос утгыг нь авах үйлдэл. За одоо ерөнхийдөө odd гэж зааж одоо тэр нөгөө санахон хөвсгчийн хаягийг нь зааж өгөхийн тулд энэ odd-ыг ашиглаад байгаа л гэсэн үг. За одоо энэ дээр л жишээ байна тий. За энэ жишээг би кодын энэ дээр гаргацсан байгаа. За энд A гэдэг нэг 5 гэсэн утгатай хөвсгч зарлж чинь. За тэгэнгүүт pointer гэдэг ptr гэдэг нэг заагт зарлаад тэргэндээ A-га заасан байна. За тэгэнгүүт энэ програмын ажиллуулангууд ямар үр дүн гарч байгаа вэ гэхээр за A-гийн маань утга 5, A-гийн хаяг маань tgx 878 гэдэг ийм санахон хаягтай байгаа. За тэгэнгүүт манай pointer-ийн одоо нөгөө pointer гэсэн зааж буй хаяг нь болохоор яг нөгөө одоо энэ бол шууд хаягаа харуулж байгаа гэсэн үг шүү дээ. Энэ хаяг нь болохоор яг энэ A-гийн хаягтайгаа адилхан одоо нэг ёсны ижлэгэн хаягийг заагаад эхэлчихэж байгаа гэсэн. За тэгэнгүүт pointer-ийн утга нь болохоор 5 гэдэг энэ A-гийн утгыг заачиж байгаа гэсэн. Тэгэхээр энэ хоёр зүйл маань ерөнхийдөө нэг зүйлийг одоо яг санах үед байршиж байгаа нэг зүйлийг pointer нь зааж өгöd байгаа. За A нь болохоор тэн дээр байршсан 5 гэдэг утгыг тухайн санах үед дээр хадгалсан байгаа гэсэн үг. За энэний хэрэглээ нь бол ерөнхийдөө доор жишээнүүдээр илүү төлхөө гаргаад явна. За үргэлжлүүлцгээе. За hub гэж pointer-ыг хэвлэхээр memory хаягийг хэвлэдэг шүү гэж хэлж байна. Энэ дээр ингээд hub гэсэн байгаа. Энэ бол hub, энэ бол hub. Санахон хаягийг хэвлэхдээ hub ашиглаж хэвлэдэг. За pointer-ыг A-гийн утгыг difference хийж байна гэж тийм. Одоо odd ptr гэдэг нь бол ерөөдөө зааж өгч байгаа л гэсэн үг л тийм. A-гийн утгыг зааж өгч харуулж байна. За pointer ашиглан утга өөрчлөх. За pointer-ороо одоо нэг
одоо жишээлбэл одоо энэ дээр бол наам гэсэн хувьсгчийг одоо P маань заагаад эхэлчихэж байгаа бол P-ийн утга өөрчлөгдөхөд наамын утга дагаад өөрчлөгдөх нэ. Ягаад тэгэхээр P гэдэг маань наамын санхүү хаягийг нь заачиж байгаа. Хэрвээ тэрний утгыг өөрчилчих юм бол бид энэ төр анх наам гэдэг хувьсгчийн 10 гэдэг утга нь өөрчлөгдөх нэ. За жишээ нь бол энд байна тийм ээ. За утга оноожгоо үйлдэлнүүд энд байна шүү дээ. Заагчтай утга онохдоо од P тэнцүү 20 гэж тавьж жишээж ерөнхийдөө утгыг өөрчилдөг байна. За тэгэнгүүт наам хувьсгчийн утгыг энэ чинь шууд өөрчилж байна гэж тий. Одоо заагчийн P гэсэн утгандаа тэнцүү 20 гэж юм бол энэ наам гэсний 10 гэсэн утга маань 20-ороо шинжлэхтэй харуулах нэ. За хэдүүлэнгийнхэн 2 дахь жишээний код дээр ингээд бичигдсэн байгаа. Наам гэдэг хувьсгчиндаа P-гээ санхүү хаягаа одоо P-д өгөөд P маань ерөнхийдөө наам гэдэг хувьсгчийг заачиж байгаа гэсэн үг л дээ. Одоо энгийнээр бол тий. За тэгэнгүүт P-гийн утгыг өөрчлөлтөнгүүд наам гэдгийнх маань утга маань одоо 10 байсан бол энэ чинь 20 болоод өөрчлөгдөж байгаа гэсэн үг. За тэгээ параграмма ажиллаж үзээд харах юм бол наамын утга 20 гэдэг гараад ирчихэж байгаа гэсэн үг. За pointer болон massive. За массивын нэр нь өөрөө ер нь эхний элементийнх нь хаяг байдгаа гэж одоо хэлээд байгаа. За тэр нь юу гэлж ийм нэхэр одоо энэ дээр энэ төрлийн R гэсэн 3 урттай массив зарлаа. Тэрэндээ 10, 20, 30 гэсэн утгуудыг оноогод өгчөж байгаа. За тэгэнгүүт заагчтай массивынхаа энэ R гэсэн нэрийг нь өгчгөөр за хамгийн ихний элемент нь тухайн массивын нэрээр нь дамжаад яг хамгийн ихний байршлыг нь хаана байгааг нь болоод санхүү хаягаас нь авч ирээд заагаад өгчөж байгаа гэсэн. Одоо хамгийн ихнийх нь элементийг. Тэгэнгүүт шууд од P гээд заагчаараа тухайн санхүүд байгаа хаягийн тухай утгыг харьяа гээд хэлэнгүүт одоо заагчийнхаа утгыг хэвлж харьяа гингүүд хамгийн ихэн дээр нь арайгийн маань хамгийн ихний элемент маань байрчиж байгаа гэсэн. За тэгээд ихний элементийг нь 10-ыг харуулчихж байгаа. За дараа нь энэ дотор ингээд хаалтан дотор нэмэх нь 1 гэсэн байгаа нь ерөнхийдөө 1 гэдэг тоог нэмээд өгчгөөр ер нь энэ төрөл чинь нөгөө 4 байтын хэмжээтэй. За тэгэнгүүт яг одоо байгаас дээр заасан байгаа заагч дээрээ 1 гэдэг утгыг нэмчих юм бол яг дараагийн санхүү хаягийнх нь утгыг авчиж заагаад санхүү хаягийг заагаад байгаа гэсэн болчихж байгаа. Тэрнийхээ утгыг хэвлэхээр арайгийн 2 дахь элементийн утгыг хэвлжиж байгаа гэсэн үг. Арайгийн 2 дахь элементийн утгыг хэвлжиж байгаа. За тэгээд дахиад 2-ыг нэмчингүүд за тэгээд 2-ыг нэмчингүүд 4 байт гээд 3 дахь элементийн утгыг хэвлжиж байгаа гэсэн үг. За ер нь нэг тиймэрхүү зарчмаар эдгээр маань хэвлж харагдаж байгаа. За санах хойд арай маань яаж байрших вэ гэхээр эхний элемент нь санахын 1 зэг дээр очоод хадгалагдчих юм бол ард нь орох утгууд нь яг араас нь ингээд индексийнхаа дараалалаар ингээд утгууд нь ороо хадгалагдчихдаг гэсэн. Энэ дээр санахад дээр 10 гэж хадгалагдлаа, 20 гэж хадгалагдлаа, 30 гэж хадгалагдлаа гэд арай маань ингэж дараалж хадгалагдсан байгаа гэсэн үг. Тэгэнгүүт заагчиндаа арайгийнхаа массивынхаа нэрийг өгчөнгүүд тэрний хамгийн ихний элементийг нь заагаад за тэн дээрээ 1-ийг нэмчихээр артлын элементийг нь заагаад 2-ыг нэмчихээр за тэр 3 дахь элементийг нь заагаад явуулаа гэсэн үг. За одоо жишээ нь бол эдгээр элементийн утгыг ингэж аваад байгаа шүү гэсэн тайлбарыг хэлж өгсөн байна тийм ээ. За одоо point руу функц руу дамжуулах. Pointer-ыг одоо функц руу дамжуулах. Энэ их сонирхолтой жишээ. За функц дотор утгыг өөрчлөх шаардлагатай бол pointer ашигладаг гэж байна. За энэ нь юу гэлж ийм нэхэр одоо энэ жишээ нь ed10 гэдэг функц руу хэдүүлээ n гэдэг параметр орж ирнэ. За тэрний утгыг 10-аар нэмэгдүүлнэ гэдэг ингээд биччих юм бол энэ програм яаж ажилладаг вэ гэхээр за энэ төрлийн наам гэсэн 5 гэсэн утга авчирсан хувьсгч үүсгэлээ тий. За тэгэнгүүт ed10 лөө энэ наам гэдэг хувьсгчээр дамжуулангууд ийшээ зөвхөн 5-ын тоо маань дамжчихна гэсэн үг шүү дээ. За тэгээд 5 нь орж ирэхээр 5 дээр 10-ыг нэмээд энэ утга 15 болоод зүгээр энэ дээр ингээл дуусчихна гэсэн. Энэ дээр наамын утгыг хэвлэх юм бол 5 л гэж хэвлэгдэнэ.
Яагаад тэгэхээр энэ утга огт өөрчлөгдөөгүй. Энэ зүгээр өөрийнхөө утгаал дамжуулчихж байгаа гэсэн үг. За заагч яаж байгаа гэхээр энэ үйлдэлийг хийх боломжтой болчихдог гэсэн үг. Энэ наам гэдэг хувьсгчийг энэ функц руу дамжуулангууд энэ функц дотор энэ наамын утгыг өөрчлөх боломжтой болчихж байгаа гэсэн үг. За тэрийг яаж хийдэг вэ гэхээр pointer-ыг ашиглаж ингэж хийдэг гэсэн үг. Заагчийг нэг заагч орж ирнэ гэж функцаа бичээд за тэгээд тухайн pointer-ийн утгыг 10-аар нэмье гэд биччихэнгүүд яаж нэхэр наам гэдэг хувьсгчаа зарлангуудаа наамынхаа санхүү хаягаар илгээж байна. Тэгэнгүүт энэ болно энэ наам хоёр ч маань нэг хувьсгч болчихж байгаа гэсэн үг байхгүй. Нэг хувьсгчийн нэг санхүү хувьсгчийн санхүү хаягийг заачиж байгаа болчихж байгаа гэсэн. Тэгэнгүүт тухайн санхүү дээр байгаа хувьсгчийн утгыг өөрчилчихөөр яг анх байсан энэ хувьсгчийн утганд дагаад өөрчлөгдөж байна гэсэн үг болчиход байгаа. За тэгээд одоо энэ жишээн дээр илүү ойлгомжтой харагдчихна тийм. За наам гэдэг утгыгаа хэдүүлээ санхүү хаягийн заачингууд заагч маань орж ирэнгүүтээ өмнөх утгыг нь одоо энэ одоо байгаа утга дээр нь 10-ыг нэмээд шинэ гарсан 15 гэдэг утгыгаа энд оноод өгчөж байгаа гэсэн. Тэгэнгүүт наамын утга маань 15-гийн хэвлэлийг гараад ирчихэж байгаа. За энэ ингээд бас их сонирхолтой жишээ болчихж байгаа юм. Заагчийг ер нь бол ингэж бас гоё ашиглаж болдог байх нэ. За анхаараар гэж юм тийм ээ. За эд тэн рүү наамын хаягийг нь дамжуулж байгаа болохоос наам гэсэн хувьсгчаа дамжуулахгүй байгаа шүү гэж хэлж байгаа. За тэгээ хаягаар нь дамжуулж утгыг нь өөрчлөөд байгаа шүү. Нэг усны санхүү хаягаа илгээчгээр тухайн санхүүийн дах хаягийнх нь утгыг нь өөрчлөөд байгаа шүү гэж хэлээд байгаа гэсэн үг. За тийм байна. За pointer болон string. String бол char төрлийн massive. За pointer ашиглан бас энийг удирдах болдог гэж байгаа. Одоо string гэдэг хэдүүлээ нэг өөрсдийнх нь нэрийг хийвэлж харуулдаг зүйлийг хийхдээ нэг арайд урт өгөөд тэгж хийвэлж хардаг байсан бол pointer ашиглаад бас яг ийм string-ийг удирдах болдог байна. За яаж вэ гэхээр odd name гээд 70 гээд шууд ингээд pointer ашиглаад хувьсгчаа зарлжингууд хувээс нэм гэчгээр ерөөсөө яг нэг char төрлийн хайдаа зарладаг шиг адилханаар миний нэрийг ингээд хэвлэх боломжтой болчихдог ойлгож байгаа. За тэгээд мөрийн эхлэл хаяг. За одоо энэ дэр ингээд за ерөнхийдөө char төрлийн арайд ингээд pointer ашиглан stringтэй шууд харьцаж болдог байна. За хувээс хэдүүлээд тэмдэгт мөр хэвлэн гэдэг юм байдаг. За тэгээ за хэрвээ pointer одоохондоо ямар нэгэн заах хаяггүй бол түүнийг null болгоно гэж чинь тий. Одоо жишээ нь ямар нэгэн байдлаар энийг ямар нэгэн хувьсгчийн хаягийг нь дамжуулах шаардлагагүй бол одоо null гэж зааж өгнө гэж чинь тий. Энэ одоохондоо заагчийг хоосон байхыг илтгэж байгаа юу гэсэн үг. Одоо заагч маань хоосон байгаа шүү гэдгийг л илтгэж байгаа гэсэн үг. За тэгээд дадлагаар нэг хувьсгчийн утгын хаягийг pointer ашиглан хэвлэгсэн. За тэгээд даалгавар 1 дээр за жишээ нь наам гэдэг хувьсгчиндээ 107 гэсэн утгаа өгчөөд за тэгээд заагч ашиглаад тухайн наам гэсэн хувьсгчийнхаа утгыг хэвлэж харах код маань нэг ингэж бий болж байгаа ингэж ажиллаж байгаа гэсэн үг. P-г заагч зарлалаа. За наамынхаа санхүү хаягийг нь өглөө. За P бол наам маань одоо ерөнхийдөө нэг хувьсгч болчихж байгаа гэсэн үг. P маань наамыгаа зааж ийн. За наамын утга өөрчлөгдөх юм наамын утга өөрчлөгдөн. За P-гийн заагч утга өөрчлөгдөхөд наамын утгаас өөрчлөгдөнө бол гэсэн үг. Яагаад тэгэхээр P маань наамыг зааж байгаа болохоор. За хоёр тооны утгыг pointer ашиглаад солих гэж байгаа тийм ээ. За A нь 10, B нь 20 бол сольсны дараа A нь 20 болоод B нь 10 болно гэж байгаа. За тэгээд ямар нэгэн байдлаар хоёр хувьсгчийн утгыг солихын тулд бидэнд юу хэрэг болдог вэ гэхээр 3 утгач хувьсгч хэрэг болдог. За жишээ нь амьдрал дээр 10 литр дүүрэн сүү 10 литр дүүрэн ус одоо 10-ын бетантай дүүрэн сүү 10-ын бетантай дүүрэн ус байхад энэ ус суугны байрыг солих хэрэг гарах юм бол бид хэд юу хэрэгтэй вэ гэхээр төр зур султах нэг сүүгэн ч юм уу усыг нь султах нэг сав 3 дахь сав бидэнд хэрэг болдог. Яг үүнтэй адилхан энэ зарчмын дагуу энэ хувьсгчийн утгуудыг байрыг сольж байгаа. За даалгавар 2-ыг харцгаая тий. За энэ дээр хараа. За энд нь 10 за энд нь 10 гэн. За энд А нь 10 гэдэг утгатай B нь 20 гэдэг утгатай хоёр хувьсгч зарлангуудаа за тухайн P1 P2 гэсэн заагч зарлаад
тэдгэрийнхээ тэдгэртээ А болон B-гийнхаа санхүү хаягийг өгчөж байгаа. За тэгэхээр P1 гэдэг маань А-г заах нь, P2 маань B-г заах нь. За тэгээд темп гэж нэг хөвсгч зарлаад эндээ А-гийнхаа утгаа өгчөж байгаа. За тэгэнгүүт заагч нэгдээ одоо А-гийн заагчнда B-гийнхаа заагчаа өгчнө. За тэгэнгүүт одоо энэ заагч маань за одоо энэ дэр сайн анзаараар P1 гэдэг маань яг одоо юуг заачиж байгаа гэхээр B-г заачиж байгаа гэсэн болчихж байгаа. За тэгэнгүүт одоо бид B-гийнхаа заагчдаа одоо А-гийнхаа утгаа өгөх ёстой шүү дээ. Тэгэнгүүт энд А-гийнхаа утгаа хадгалсан байсан нөгөө нэг 3 дахь цав руугаа хийцэн байсан утгаагаа P2-т оноогод өгчөж байгаа гэсэн үг. За ерөөсөө л тэгэнгүүт P2-ийн маань утга болохоор 10 болоод А-гийн утгыг авчиж байгаа. За P1-ийнхаа утга нь болохоор B-гийн утгыг зүгээр шууд оргиод авчиж байгаа л гэсэн үг. За тэгээд юугаа хийлж үзэх юм бол даалгавар 2-оо хийлж үзэх юм бол за ингээд А нь 20, B нь 10 гэдэг амжилттай байраас олчиж байгаа. За тэгэхэд эдгээрийг хийгээд үзчих юм бол ерөнхийдөө илүү сайн ойлгочихно. За массивын бүх элементүүдийн нийлбэрийг поинтер ашиглана болоо гэж байгаа. За энэ дээр жишээг нь хийсэн жишээг нэг даалгавраа хийсэн юм. За энэ төрлийн А гэдэг массив зарлаад 10 урттай сам гэдэгийгээ хөвсгөж байгаа тгийс эхлүүлчихэж байгаа. Бид гэдэг энэ нэг нийлбэр хадгалдаг хөвсгөж байгаа. За тэгээ P гэж заагч зарлаад за тэгэнгүүтээ P-тэй А-га өгчөж байгаа. Энэ хэсгээр болохоор нэг А-гийнхаа одоо аррайгийнхаа утгыг ерөнхийдөө нөгөө аррайтай 10 ширхэг утга оноогод өгчөж байгаа. 10 ширхэг утга оноохтой за одоо эн чинь болохоор тгийс 9 хүртэл тавтай шүү дээ, тийм ээ. Тэгэхээр тгийс 9 хүртэлх тон дээр нэгийг нэмээд 2-оор үржиж ерөнхийдөө А-гийн утгуудаа хевлээд А-гийн А массивын утгыг дүүргэсэн байгаа гэсэн. За А-гийн хамгийн ихний элемент нь болохоор нэгийг үржих 2 одоо энэ нэгийн оронд нэгээд тгээ тавиад бодно гэсэн үг шүү дээ, тийм ээ. Тэг дээр нэмэх нь 1 үржих 2 гээд хамгийн ихний элемент маань 2. Дараагийн элемент нь 4, дараагийн элемент нь 6, 8 гэх мэтлэн 9 хүртэл 10 ширхэг 10 удаа явна. 10 удаа 2, 4, 6, 8 гэх мэт утгуудыг хадгалчихж байгаа л гэсэн үг. За тэгээд P тэнцүү А гэдэг өчгөр энэ маань юу гэлж байгаа вэ гэхээр P маань одоо А гэдэг массивынхаа хамгийн ихний элементийг заагаад эхэлчихэж байгаа гэсэн үг. Одоо хэдүүлгийнхын жишээн дээр энэ дээр байгаа тийм ээ. Энэ заагч ингэж үжих шүү, тийм ээ. За P гэдэгтээ массивынхаа нэрийг өгчгөөр хамгийн ихний элементийг нь шууд энэ P маань заадаг болчихно гэсэн үг. За тэгэнгүүт P дээр тгийг нэмээд буюу за одоо нөгөө давталтаар одоо нөгөө нийлбэр олцгоо шүү дээ, тийм ээ. Заагчийг ашиглаад массивынхаа элементүүд рүү хандаад за тэгээд тэдэн дотор байгаа утгуудыг сам дээр нэмэгдүүлээд нийт нийлбэр тоогоо олж авах гэсэн үг. За тэгэнгүүт P-гийн хамгийн ихний P-гийн зааж байгаа яг одоо P-гийн зааж байгаа утга маань аррайгийн хамгийн ихний элементийг зааж байгаа. За тэгэнгүүт E-гийн утга маань хамгийн ихэнтийг гэж орж ирээд хамгийн ихэнд P-гээ заачна. За тэгэнгүүт аррайгийн хамгийн ихний элемент нь 2 байгаа болохоор 2-ыг заагаад за тэг гэсэн утган дээр 2-ыг нэмээд 2 болчингууд 2-ыгоо сам гэсэн үсгчэнд хадгалчихж байгаа. За дараа нь дахиад давталт маань биелээд E-гийн утгыг нэгээр нэмэгдүүлээд P дээр нэмэх нь 1 болох буюу за P-гийн утгыг 4 битээр хойшлуулад дараагийн санхүү хаягийг заангууд тэн дээр аррайгийн маань дараагийн элементийн утга хадгалагдаж байгаа гэсэн үг. За тэрийгээ одоо сам гэдэг хөвсгчэн дээр нэмэхээр самын утга 2 болцсон байгаа. 2 дээрээ 4-ийг нэмээд 6 гэсэн утгыг сам дээр хадгалаад. За гих мэтлэн ингээд 10 удаа давтаад сайтын хамгийн сүүлд нь нийт нийлбэрийг олчиж байгаа гэсэн үг. За тэгээд нийт нийлбэр нь 110 гэдээ гарч ирж байгаа. Байх нэ. За ингээд заагч дээрх ойлголтууд маань нэг ийм зүйл байдаг байх нэ. За тэгээд заагч ашиглаад хөвсгч рүү пункт руу хөвсгч болгоно шилжүүлээд тэрнийхээ утгаа өөрчилж болдог байх нь аррайг ашиглаад аррайгийнхаа
арай дээр яг хийгдэг үйлдэлийгээ заагч ашиглаад бас хийж чадах боломжтой байх нэ. За ингээд бүгдэнд нь амжилт.